Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир байхгүй гэрч шүүгдэж болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань бас л нэгэн харамсалтай хэрэг байгаа. Тэгээд энэ хэрэг маань сонсоход үнэхээр хүнд эмзэг нэгэн хэрэг байгаа. Тэгээд 2017 оны 1-р сарын 16-наас 17-нд шилжигшүүн хөдөө орон нутагт гарсан хэрэг байгаа. Тэгээд ялангуяа бага насны хүүхэдтэй буюу нэрах хүүхэдтэй холбоотой хэрэг байгаа учраас жирэмсэн болон нэлэх бага хүүхэдтэй хүмүүс байх юм бол битгий сонсорой, сэтгэл санаа чинь хямрах магадлалтай шүү хэмээн сануулж байна. Шүүхийн шийдвэр дээр төрөөс их хэн хувийн мэдээлэл байгаагүй учраас шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар шууд яриад хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Туяа нь 2017 оны 1-р сарын 16-наас 17-нд шилжигшүүн хөдөө орон нутгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт сэтгэл санааны гүнзгий хямралын үедээ нэраа хүүхдийн амь насанд хүрсэн гэмт хэрэгт холбогджээ. Эхлээд энэ хэргийн тухай бүгдээрээ шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгийг сонсоод дараа нь тухайн цаг үед тухайн газарт хамт байсан хүмүүс буюу гэрчүүдийн мэдүүлгийг сонсъё. Шүүгдэгч Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ 2017 оны 1-р сарын 16-ны орой 20 цагийн үед эмнэлэг орсон. Би тэнд нэг хэсэг их удаан суусан. Тэр үед гизээр боцлаад өвдөөд байсан ба хүндрэх гээд байх шиг байхаар нь би төрхийн нойлд ороод суухад хүндээр би зассан. Гарч ирээд байхад дахиад л хүндрэх гээд байгаа бололтой гэдэс бацлаад байсан. Сүүлд 22 цаг өнгөрч байсан байх. Дахин хүндэрмээр санагдаад нойлд орсон. Тэр үед нойлд суугаад их дүлмээр санагдсан ба би сууж байгаад дүлэх гээд байхаар нь зогсож байгаад дүлээд доошоо нойлд суухад гидэс их хөнгөрөөд явчихсан. Ба доошоо хүүхэд гарчихсан. Би доошоо хараагүй гараараа тэмтэрч үзэхэд гарт хүүхэд тэмтэрэгдсэн юм. Хүүхэд нойлын сул дуран дотор гарчихсан. Би яах учраа олохгүй сууж байхад нойлын хаалгаар 3 давхраас нөгөө саарл урт цамцтай охин бууж ирсэн. Би тэр охиныг хаалганы завсраар дуудаад чи сандал дээр байгаа миний цүнхийг аваад өгөөч гэж гуйсан. Тэр охин нэраа хүүхэд гарах өрөөний сандал дээр байсан миний шар өнгөтэй гар цүнхийг авчирч өгөөд ирэхэд нь би тэр охиныг дуудаад чи энийг хардаа энийг мэдхүү гээд тэр охин орж ирж хараад та эмч дуудахгүй яасан юм бэ? Ягаад дуугарахгүй байгаа юм бэ? Амьгүй гарсан хүүхэд юм шүү гэхээр нь би байж бай. Эмч дуудаад яах юм бэ? Харин энэ доороос таталтаад байгаа ямиг яах вэ? Яаж салах уу гэж тэр охиноос асуусан. Тухайн үед би суултур дээр сууж байсан ба тэр охин намайг суултураас хагас өндөлгөж байгаад тэр хүүг нь тасалсан байх. Тэр үед 22 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Би тэр охиныг явсны дараа нэг хэсэг учраа олохгүй балмагдаад нэлийн удаан бараг цагаар 20-30 минут нойлд суусан байх. Тэр үед нэг зөвлөгч бололтой хүн чи яагаад байн нойлд суугаад байгаа юм гэхээр нь би миний цагаан махыг гараад байгаа юмаа гэж хэлсэн. Түүний дараа тэр хаваар байсан хүмүүс арай гайгүй болоод ирэхэд нь үүдэнд сууж байсан залуу сандал дээр миний шаргалдан өнгөтэйг хүрдэг болон гутлыг нойлд авчирч өгсөн. Би өмсөж явсан хар өнгөтэй улаан судалтай нөмөргөө тайлаад нойлын суултур дотор байсан хүүхдээ харж чадалгүй шууд нөмөргөөрөө боогоод күртгэндээ давхар боогоод шууд гарсан. Би чагнаж үзэхэд амьсгалж юм мэддэггүй. Хүүхэд анх гарахдаа амьгүй гарсан байх гэж бодсон. Худалдааны төвийн хойд талд байдаг аймгийн музейн урд талд очиход 2 ууттай зүйл байсан. Нэг нь арай том цагаан өнгийн ууттай зүйл байхаар нь тэрэнд нь хүүхдээ хийгээд амыг нь боогоод орхисон. Тэр уутанд юу байсныг нь бол мэдээгүй. Ямар ч гэсэн дотроо юмтай уут байсан хэмээн мэдүүлэг өгсөн. Мөн өөр нэг мэдүүлэгтээ шүүгдэгч Туяа тэр үед ямар ч хямарсан стресс байгаагүй. Би өөрөө хүүхэд гаргана гэж бодож байсан. Тэр үед зөвхөн анхны төрөл болохоор мэдэхгүй байсан. Хүндрээд байхаар нь нойлд ороход хүүхэд гарсан. Хүүхэд гарахдаа ямар ч дуу чимээ гараагүй. Тэр хаваар хүүхэд үлсэн бол хүмүүс сонсох байсан. Тэр хаваар тогтмол хүмүүс явж байсан. Тэр өдөр 5 дахь өдөр таарад 1 дахь өдөр аймгийн хууль зүйн хэлтэс дээр сургалттай байсан учраас бүтэн сайнд би наашаа ирсэн. Тэр үед сэтгэл санааны гүнзгий хямарсан зүйл байхгүй. Болсон явдлыг би өөрөө мэдэж байгаа. Би төрүүлсэн хүүхдээ амьгүй төрсөн гэж бодоод яах тухай нэлийн удаан бодсны эцэст нүдэнд харагдсан цагаан утанд хийгээд орхисон. Хогийн утанд хийсэн цогцос бол миний хайсан цогцос мөн хэмээн мэдүүлж байжээ. Одоо харин тухайн газарт байсан гэрчүүдийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Гэрч Баярагийн мэдүүлгээс. Тэр өдөр манай эхнэрийн дүүн төрөх гээд 22 цагийн үед эхнэр хүүхдээ аваад эмнэлэгт ирсэн байсан. Тэгээд ирсэн чинь нойлын өрөөнд нэг хүн байсан. Тэр хүн энэ хүн мөн байна. Гаднаас ордог үүдэн дээр сандлын хажууд цүнх гутал 2 байсан.
дүү төрөөд үүдний сандал дээр сууж байсан чинь хаалгаар нь завсар гаргаад цүнх аваад өгөөч гэхээр нь аваад өгсөн. Боссон байдалтай байсан байх нь гар нь нэлээд дээр байсан ба гараа гаргаж ирээ тавсан. Тэр үед чанга дуу чимээ гараагүй цэвлэгчл ойрт гарч байхыг нь л харсан. Цагаан мах гарсан ч гинөө утсан гэж эхнэр тухайн үед хэлж байсан хэмээн мэдүүлсэн байна. Шүүгдэгч Туяагийн найз Мөрдөн Байцаалтанд мэдүүлэхдээ 2017 оны 1-р сарын 15-нд шөнө 03 цагийн үед гэртээ ороход манай найз Туяа манай гэрийн урд талын ханны над талаар унтаж байсан. Туяа 2017 оны 1-р сарын 16-ны өдөр сургалттай гэж хэлж байсан. Тухайн үед цагаан мах гараад дээрээс нь сарын юм ирээд ариун цэрэн хэрэглэлээ 2 давхарлаж хэрэглэхээс гээд отгоо гэж хүнлүү залгаад Туяа би ханиад хүрээд хатгаа авчихсан байна. Би өвдөд болдоггүй 103 дээр очиод үзүүлээд тусал тариа хийлгвэл болох уу гэж ярьж байсан. Шөнө 00 цаг 47 минутанд буюу 2017 оны 1-р сарын 17-нд шилжих шөнө Туяа гэрийн үүдэнд чинь байна. Хаалгаа нээгээрэй гэсэн. Орж ирэхдээ гар цүнхнээсээ улаан өнгийн өвлийн углааш гаргаад 103-т үзүүлэхэд заавал тавчиг өмс гэдэг юм байна. Хажуу талын дэлгүүрээс нь тавчиг авлаа гэж байсан юм. 103 дээр очиж тусал тариа хийлгээд ирлээ хэмээн тухайн үедээ ярьж байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Гэрч залбоогийн мэдүүлгээс бид нэр 2 давхарт хүлээн авахын өрөөний үүдний сандал дээр суугаад байж байхад сандал дээр нэг эмэгтэй хүний цүнх болон шаргалдуу өнгийн күүрдэг доод талд нэг гутал байсан юм. Тэгээд яг хэдэн цаг гэдгийг нь бол санахгүй байна. Намайг үүдэнд байж байхад хүлээн авахын нойлын өрөөнөөс нэг хүүхэн шагаагаад сандал дээр байгаа миний цүнхийг аваад өгөөч гэсэн. Би цүнхийг нь аваад хаалга завсраар нь өгсөн. Дараа нь удалгүй дахиад күүрдэг аваад өгөөч гэхэд нь мөн күүрдгийг нь аваад өгсөн юм. Тэгээд сууж байтал удалгүй нөгөө хүүхэн нойлын өрөөнөөс гарч ирээд нэлээд зовиртой байгаа бололтой цагаан мах гараад гараад явсан юм хэмээн мэдүүлсэн байна. Гэрч өнрөөгийн мэдүүлгээс тэр үеийн явдлыг сайн санахгүй байна. Тэр орой шөнийн ээлжтэй байсан. Тухайн өдөр 2-3 хүн төрсөн санаж байна. Хамгийн сүүлийн хүн төрж чадахгүй хагалгаанд орсон. Шөнийн 12 цагт орсон байх. Эхний хүн төрхийн үед хүлээн авахаар ирсэн хүмүүсээ үзэж байгаад дээшээ 2 давхар руу гарсан. Тэр үед энэ хүн ирсэн байсан юм шиг байгаа юм. Тэр үед ирсэн хүнээ толгой дарааллаад ямар ажиллаар явж байгаа юм үзүүлэх юм уу гэж асууж байсан. Энэ хүн их чинь хүн хүлээж байна гэж хэлсэн. Би гарч орохдоо та яасан бэ гэсэн чинь сүүлдээ бичиг баримтаа хүлээж байна. Хүн хүлээж байна гэж хэлээд үзүүлээгүй. Хаалгааны өрөөнд ороод хүний имчилгээ хийх гээд ирэхэд нойлын өрөөнд орсон байсан. Та наана юу хийж байгаа юм бэ гэхэд цагаан мах эргэчгээд нойлын өрөөнд байна гэж хэлсэн. Тэгээд хаалгааны өрөө рүү ороод гараад ирэхэд яваад өгсөн байсан хэмээн мэдүүлсэн байна. Тухайн ууттай цогцос олдсны дараа сумын эмчтэй шүүгдэгч нь тааралдаж ярилцсан байдаг. Тухайн сумын эмчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би өөрөө Туяатай уцаар яриад чи жирэмсэн юм уу? Тийм бол ирж хяналтандаа ор гэхэд би жирэмсэн бишээ. Гэхдээ би очиж уулзнаа гэд тэрнээс хойш огт ирээгүй юм. Туяа эмнэлэг дээр ирчихсэн тусал хийлгэх гээд явж байна гэж ярьж байсан. Цагаан мах гараад цус гараад болдоггүй гээд явж байсан юм. Намайг өрөөндөө орсны дараа араас орж ирээд танаа их баригч чинь намайг жирэмсэн биш байхад жирэмсэн гээд хяналтанд ор гээд байсан гэж надад хэлэхээр нь би харин тийм ээ аймагт нэг хүн няраа хүүхдээ төөрүүлээд хайчихсан байна гээд цагдаагаас хүмүүс яриад хяналтандаа байгаа хүмүүсээ үзэж бүрдэг гэсэн юм гэж ярихад царай нэх улаагаад л нэг их юм ярихгүй гараад явчихсан хэмээн мэдүүлсэн байна. Тухайн аймгийн сэтгэл зүйч одоо уг хэрэг дээр мэдүүлэг өгсөн юм байна. Тэгээд тухайн мэдүүлгээс нь та бүхэнд хүргэе. Зарим нэг хүн нь нөхөргүй хүүхэд төрүүлж хүний хил хамнаас эмээх зэрэг байдлаас болж стресстэж жирэмсэн гэдгээ нуух, эмчийн хяналтанд орохгүй байх, ажлын хамт олноосоо нуух зэрэг байдал гаргаж байгаад энэ нь дамжирч сэтгэл санааны хямралд орж олно. Харин зарим нэг хүн нь хэлэлгүй, тайван байдлаасаа болоод жирэмсэн гэдгээ хэлэлгүй, эмчийн хяналтанд орохгүй байж байгаад төрөх тохиолдол байдаг. Энэ хүмүүс нь бол ямар нэгэн сэтгэл санааны стресст орж хямарсан зүйл илэрхгүй ба эдгээр хүн нь хүүхдүүдэд төрүүллээ гэхэд ямар нэг байдлаар эмчит болон хүнд хандаж тусламж дэмжлэг авдаг. Харин ямар нэгэн стресстэй байгаа хүн хүүхдээ төрүүлэхэд хүнээс нуух, тусламж авахгүй өөрөө төрөх магадлалтай байдаг хэмээн мэдүүлсэн байна. Товчгондоо бол шүүгдэгч Туяа нь 2017 оны 1-р сарын 16-ны орой аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах байранд ирсэн. Тэрээр цагаан мах гараад байна. Би муу байна гэж ярьж байсан ч жирэмсэн гэдгээ үгүйсгэж эмчит үзүүлэхээс зайлсхийж байсан байна.
Эмнэлэгтэйсэн гэрчүүдийн хэлснээр тэр шөнө туяад хүлээн авахын нойлд олон удаа орж гарч байсан. Гадна талд нь цүнх гүүрдэг гутлан тавигдсан. Зарим хүмүүсээс цүнх гутал хувцаа нойлд авчирж өгөхийг гуйсан. Шүүгдэгч өөрийн мэдүүлснээр тэрээр нойлд орж байх үед гинэт гидсэн маш их өвдөж болмаар нэрэ хүүхдээ нойлын суултур дотор төрүүлсэн хэмээн ярьдаг. Тэр үед хүүхэд дуурч байлаагүй өөрөө амьгүй төрсөн гэж бодсон. Мөн эмч зөвлөгч дуудаагүй харин хүүхдийг хувцас нөмөргөөд боосон. Түүний хэлснээр тэр үед балмагдаж 20-30 минут нойлд ганцаараа суусан хэмээн ярьдаг. Тухайн нэрийг цүнх гүртгээр боогоод эмнэлгээс авч гарan хүүхдийг амьтан эсхийг нь шалгаагүй зөвхөн амьсгал мэдрэгдээгүй учраас аймгийн музейн орчимд очиод дотор нь юмтай хогийн цагаан уутанд нэрэ хүүхдээ хийж уутны амыг нь боогоод орхисон гэдгээ шүүгдэгч туяа нь хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэг дээр хамгийн одоо ингээд чухал зүйл нь юу вэ гэхээр шүүх эмнэлгийн дүнэлт байгаа юм. Ингээд шинжээ жимчийн дүнэлтээс та бүхэнд танилцуулъя. Шинжилгээгээр харахад Ниран эхийн хөвлөд 10 сар бүрэн байцсан хугацаанд төрөх ёстой, эрүүл, амьдрах бүрэн чадвартай хүүхэд байсан байна. Өөрөөр хэлбэл дутуу, сул, амьгүй төрөх Нира огт биш. Шинжээчид энэ дээр маш тодорхой хариулт өгсөн. Нира хүүхэд эхийн хөвлөгөөс амьтай төрсөн. Төрөөд 2-4 цаг орчим амьд байсан байх бүрэн боломжтой хэмээн дүгнэлт гарсан. Энэ нь амьгүй төрсөн гэдэг тайлбарыг нь шууд үгүйсгэж байгаа юм. Ниран хүүг эмнэлгийн орчинд биш, өөрөөр хэлбэл эмч их баригч таслаагүй, харин хатуу мохоо зүйлээр сэмэлж тасалсан гэж тогтоогдсон. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нараад толгойн баруун хэсэг цус харвалт, тарих нэцрэл, хуухны доорх цус хуралд, гар сарвуу хуруунд гэмтэл, хүйний сэмэрэл гэсэн олон тооны гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хамгийн чухал нь амьд байх үед үүссэн гэмтэл хэмээн шинжээчид үзсэн. Өөрөөр хэлбэл энэ гэмтлүүд нь нас барсны дараа биш, амьд байх үед нь учирсан гэмтлүүд юм. Амь хохирогч Ниран гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан хэмээн дүгнэлт гарсан. Амь хохирогч болон шүүгдэгч хоёрын ДНХ-г 99.9% магадaltaгаар таарсан. Ингээд энэ бүхнийг нэгтгэх юм бол хүүхэд амьтаа төрсөн 2-4 цаг орчим амьдарсан. Амьд байхдаа маш их хүнд гэмтэл авсан. Улмаар тухайн хүнд гэмтлээсээ болож нас барсан гэдэг нь шүүхийн албан ёсны дүгнэлтээр тогтоогдчихэ. Туяад хийсэн дүгнэлтээс та бүхэнд танилцуулъя. Шүүгдэгч туяанд гэмт хэрэг үүлдэх үедээ сэтгцийн ямар нэгэн өвчнгүй байсан. Мөн одоогоороо хүртэл сэтгцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн дүгнэлт гарсан байна. Ингээд шүүхээс шүүгдэгч туяаг сэтгэл санааны гүнзгий хямралын үед Нира хүүхдээ төрмөгс алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92-ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч туяаг 2 жилийн хорих ялгаар шийтгсэн. Монгол улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52-ийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч туяад өнөгдүүлсэн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид илүүлэх шийдвэр гаргасан боловч шүүхээс шүүгдэгч туяа нь анх удаа хэрэгүүлсэн бусдад төлөх төлбөргүй мөн туяагийн биеийн байдлыг нь харгалзаад 2 жилийн хорих ялыг нь 2 жилийн хугацаагаар хинэн харгалзах шийдвэр гаргасан. Хинэн харгалзах шийдвэр гаргасан гэдэг нь тухайн 2 жилийн ялыг нь өөрөөр хэлбэл шоронд биечлэн хоригдохгүй харин 2 жил хяналтанд байх нөхцөлтэй гэсэн үг юм. Өнөөдрийн хэрэг үнэхээр сэтгэл өвтгсөн хэрэг байлаа. Гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсрал гэдэг нь үнэхээр чухал. Асуудлаа ямагт ойрын итгэдэг хүндээ ярьж, тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх ёстой. Мөн зохих ёстой байгууллагт нь заавал хандаж тусламж тусалцаа авч байгаарай. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө бие сэтгэл зүйг бодож амьдрахгүй бол өөр хинч тань шиг өөрийг чинь өөр шиг чинь хайрлана гэж хизээж байхгүй. Тэгэхээр эцэст нь гэр бүл төлөвлөлт мөн бэлгийн боловсрал хамгийн чухал шүү гэдэг үгээр өнөөдрийн харамсалтай хэрэгэд дуусгая. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.